Тэгээд бас хүүхдүүд нь азар бас эсэмэнд дагаад нас бид нар ч гэсэн бас маш их баярлж байна. Тэгээд та бүхэн маань бас өөрсдөө танилцуулаад хизээ хотод орж ирсэн бэ. За тэгээд ирээд бас одоо хичнээн хугацааг өнгөрүүлж ийн юу хийж амьдарч гаж ийсэн хүүхдүүд нь бас тухайн үед яагаад ингэж таавлаа гэртээ байж ийсэн гэтэр нөхцөл байдлын талаар бас та ам бол далуулаа амьдардаг 5 хүүхэдтэй хоёулаа би болохоор хүүхдэд дараа гэртээ байдаг манай хүн болохоор барилгын ажил хийдэг үйлдвэрлэлийн чанартай одоогор бол ажилгүй гэртээ байсан байж байгаа. Одоо энэ хөл оройн үеийн дэргэд барилгын ажил зогссон баг. Тэгээд гэртээ зүгээр суухаар гээд жоохон сүлжээний бизнес рүү хуу юм ихлүүлээд нөгөөхийг хүн танилцуулах гээд ойрхон гараад ирэх оронд энэ болцсон байсан. Тэгээд хүн дүүн хоол идэхээр нь биелэн бэлдсэн хоол исэн болохоор нөгөөхийг тоогон дээр хийгээд хийж гэж байгаа тоогооны ханзаалгуур буудаад тэгээд тэрнээсээ гал авалцаад тэгээ гал авалцаад эхлэнгүүт нөхөө том хүүдүүнрээ аваад гадаа гарч ирсэн мэлээ. Тэгээ гараад ирсэн чинь нүцгэн байсан гээ эргэж ороо. Тэр нэг хүнжил гаргаж ирээд дүүнрээ тэнцгсэж чад. Тэгээ гудмаар явчихсан хүнээс туссан жахаад. Тэгээ нэг онцгой ирж галыг унтраасан байсан. Тэгээд битээ эрт угаасаа гал гарч ирээд битээ ирэхэд онцгой хэрцэн гал унтраасан байсан. Ирэхэд хүүхдүүд нь ер нь ямар нөхцөл байдалтай байсан бэ? Ер нь та нар маань хаанаас хотоодаас хизээ орж ирсэн юм бэлээ? Завханаас орж ирсэн. Хотод орж ирээд нэг 2 жил болж байна. Энэ түрээс яшаа амьдэрдэг. Ер нь тэгээ орон нутагт амьдрахадаа амьдралны ямар шалтгааны улмаас одоо ингэж энэ их хөлийн газар хүүхдүүд аваад орж ирсэн юм бэ? Яагаад орж ирсэн бэ? Хамгийн гол нь хөдөө орон нутагт ажлын байр айгүй хүмүүс байдаг байхгүй. Одоо би ингээд ажилд ороход нөхөр нь ажилгүй байна тийм ээ. Нөхөр нь ажил хийлээгээд ихнэр нь үгүй бол нэгэн заавал явж ажил хийдэг. Тийм болохоор энэ зоолын үеийн газар хоёулаа ажиллаж амьдрал ахуулгаа дийшлүүлэх гэж л орж ирсэн. Хүүхдүүд нь одоо баган 7 сартай гэж юм. Дээшээ яг хэд хэдэн насны хүүхдүүд байгаа вэ? Энэ одоо энэ сангин харихныхаа энд бас сургууль соёлд явж байсан уу? 2 том сургуульд явдаг. 12 настай. Манай бэнд 10 настай дараагийнх нь охин. Тэгээд 4-тэй 2-той 7 сартай хүүхдүүд. Одоо ингээ өвлийн хүйтэнд хүүхдүүд ер нь хаана вэ? Та нар маань хаана байцгааж вэ? Хүүхдүүд бол одоо энэ циркинд нэг хамаатнытай очиод орхисон байгаа. Тийм л энэ. Одоо гал тухайн үед одоо гал гарсан тухайн үед бас хүүхдүүдийн маш сэтгэл зүй гайгүй юу? Том банд нь бас тий одоо нөгөө хүүхдүүд чинь бас айсан дүүнэртэйгээ тавлаасан юм чинь бас айж цочирдох зүйлс байгаа. Тийм айсан мэлээ нилээ айсан байсан. Намайг ирэхэд манай найз яхан авчичаад тайвшруулж исэн л та. Ирээд тэгсэн ирнэ л айсан байсан. Одоо тэгээд нэг найзтай одоо нэг өөрийнх нь үеийн нэг хүүхэдтэй хамт арай жоохон сэтгэл санааг тайвшруулах гээд хамаатныхаа таваач өгсөн байна. Энэ хаягийн дээр байдгийн. Хүүхдүүдийн бичиг баримт бол байгаа. Миний бичиг баримт бол байхгүй. Би бичиг баримт ажил хөдөлчөөд өөр газар хийсэн байсан. Сонгоо хархан дүүргийн онцгой байдлын хэлцэн Галтүмбэр унтрах 29 дугаар анги маань бол одоо Баян шүү бүсээ хариуцдаг. Дүүргийн 43 хорооноос 11 хороог нь хариуцдаг байгаа. За ер нь бол энэ коронавирусын халдвар дарахсантай халдвар гарч өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед тийм ээ сурагчдын амралт эхэлсэн гэд. За энэ үед маань бол эцэг эхчүүд маань бага насны хүүхдийг харгалзах хөнгүүгээр орхихгүй байх. За мөн өрхийнхөө цахилгааны аюулгүй байдлыг хангах, ил задгаа үнс нурмаа асахгүй байх. Мөн одоо хүүтний ирч чангарч тийм ээ бурахгүй байгаатай холбогдуулаад автомашинаа бас бамбардаж асааж гал алдаж байгаа ийм тохиолдлууд бол маш их байна. За дүүргийн хэмжээнд бол он гарснаар Галтүмбэрийн 60 дуудлагатай байгаа. За мөн энэ 60 дуудлагыг бол саяхан хэлсэн шалтгаан нөхцлүүд бол эзэлж байна. За пишн зуух яндангийн тийм ээ өмнө одоо хамгаалтын төмөр хийх, за мөн үнс нурмаа ил задгаа асахгүй байх, тагтаа төмөр савнд хийх, за мөн өрхийнхөө цахилгааны аюулгүй байдлыг хангах тийм ээ болж өгвөл мэрэгжлийн хүнээр хийлгэх энэ тал дээр маш сайн анхааруулж хэлмээр байна. Хулгайч бол эд зүйлийг нөгөө тэврээд гардаг бол Галтүмбэр бол одоо хүнтэй юутай эд хөрөнгөтэй нь авч гардаг. Тийм учраас хүний эрдэнэ таминаас илүү үнэтэй зүйл гэж байхгүй. Тийм болохоор юун төрөнд
бага насны хүүхдийг цоожлж үлдээхгүй байх өөрийнхөө галын аюулгүй байдлыг маш сайн хангахыг л анхааруулж хэлээ да. Хоригдугаар ангийн хувьд бол өнөөдөр нийт Сонгон хайрхан дүүргийн хэмжээнд 11 гэр хорооллын 11 хороонд үйлчлэг хүрээний нутаг дэвсгэрт одоо гамшиг осол галтгооны дуудлагаар хүрэлцэн очиж ажилдаг байна. За манайх бол үнэхээр энэ гэр хороол байдаг учраас за уул руу өгсөж одоо айл гэр хороол тэлж буусан учраас энэ гамшиг осол галтгооны дуудлага гарахад тэнд хүрэлцэн очихгүй гэсэн манад бол тийм юу бол байхгүй. Заавал очдог. Гарсан галт умар гамшиг осол дээр бол заавал ажиллаж хор уршиг өртсөн сэргийлэх энэ аюул ажиллагаанууд бол явагддаг байна. Нэг үлийн нөхцөлд бол хамгийн нэгдүгээр хүндрэлтэй асуудал бол цас орсон үед халтаргаа гулгаа маш их хариуцдаг. За тэгээ халтаргаа гулгаа үүссэн үед өндөрлөг газруудад галуунтрах хүнтэй атсан машинууд явхад бол маш их хүндрэлтэй болж эхэлдэг. Халтаргаа гулгаа үүссэн үед. За гэр хорооллуудын маань годомжууд харилцаа адилгүй байдаг. Нарийн, өргөн гэдэг ч юм уу, тийм ээ. За хүрэлцэн очих, буух, буцах үеийн аюулгүй ажиллагаа хангаж явдаг учраас за иргэдийн гарсан галтан мөрийн дуудлагаар цаг хугацааны асуудлууд энд хөндөгддөг. Зуны нөхцөлд бол шавар, намаг, за одоо энэ хоошоо энэ баруун зүүн салаа гэдэг манайх одоо хамгийн дээдл нь бол 23 км-т очиж үүрэг гүйцэтгэдэг байгаа хамгийн аслагдсан зэгт. Тэгэхээр энэ очиж байгаа энэ замын харгуун нөхцөл байдал энэ онцлогоос шалтгаалаад бол хүндрэлүүд үүсч эхэлдэг. Энийг бол иргэд хамгийн гол маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Зүгээр бид нар одоо шулуухан одоо тавьсан хар зам дээр нэгт одоо яваад дуудлагаар очиж байгаа бол бас нэг өөр. За энэ аюулгүй байдлаа хангаж тухайн дуудлаган дээр хүрэлцэн очно гэдэг бол бас нэг асуудал байна. За дээрэс нь хаягжилтын асуудлууд байна, гудамж талбай, эмх цэцний асуудлууд байна. Бид нар бас энэ хуулийн хүрээнд хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд бид нар бас гамшиг осол гэдэг одоо дуудлагаар бас давхар ингэж ажилладаг байгаа гарч. За үүнд жишээ нь уяр усны дуудлага байна. Ахын хүрээний аваар осол байна, авто одоо осол байна. Эдгээр дээр бол хүрэлцэн очиж ингэж ажилладаг байгаа. Манай энэ үйлчлэг хүрээний нутаг дэвсгэр дээр гардаг бас нэг хүндрэл бол үер усны дуудлага. За энэ хуучин намаг байсан газар одоо айлууд хашаа хороогоо бариад ингээ буучдаг. За дулаан ороод одоо борооны улирал эхлэхээр зэрэг тэр намаг ус үер давтах нөхцөл байдал нь үүсдэг. Үерийн одоо тусгай татсан далан шууд хаагаа буучдаг. За энэ үерийн далан руу хогоо хийчдэг өвлөн. Тэгээ зун борооны улирал эхлэхээр нөгөөтгөө үерийн далангийн нөгөө нэг хэвийн үйл ажиллагаа нь алдагддаг, бөглөрдөг. За үүнтэй уялдуулаад ойр хавийн айлууд руу одоо үерийн ус халих, орох. За энэ үерийн ус хальсантай холбогдуулаад дараагийн хүндрэлүүд одоо гарч ирдэг. Одоо айлын бохирлоо одоо үерийн ус хальсантай уялдуулаад одоо хөрсний бохирдол үүсэх ийм нөхцөл байдлууд бол үүсдэг байна. Зуны нөхцөлд одоо ингээд ус үер устай холбоотой асуудал үүсээд өвлийн нөхцөлд нөгөө нэг гарч ирсэн ус нь одоо булгалах хэлбэрээр дээшээ гарч одоо мөсдөх мөсөн хайлаа үүсэх ийм нөхцөл хүндрэлүүд бас их гардаг. Өргөц цэгмэний сурвалжлах баг Сонгон хайрхан дүүргийн 29-р гал унтрах аврах анги дээр хүрэлцэж ирээд байна. Энэ сарын 27-ны өдөр 07-оос 13 насны 5 хүүхдийг одоо тус анги маань одоо авран хамгаалагчид галаас аварсан байгаа. Тэгээд энэ талаар мэдээллийг хүргье. Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулна уу? За сайн байна уу. Сонгон хайрхан дүүргийн онцгой төлөвлөсөн галтан унтрах аврах 29-р ангийн 2-р салааны зэрэгч мөнгө төгсгөж юм байна. За өчтөрийн бас үйл явдлын талаар бас мэдээлэл өгнө. Бас та бүхнийг очиход одоо хэдий үед энэ мэдээллийг аваад хэдий цаг хугацааг туулж одоо хичнээн хүний бүрэлдэхүүнтэй очисон бэ? За та бүхнийг очиход бас нөхцөл байдал ямар байсан бэ? Хүүхдүүд бас ямар байдалтай байсан бэ? За Галмын ундраг аврах 29-р анги 2-р салаа томилгоо тэрийн үүрэг гүйцэтгэх хугацаанд мэдээлэл шалгуур төвийн 101-105 тусгай утсанд дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг тодруулахад Сонгон хайрхан дүүргийн 8 дугаараараа зүүн баян цагааны 3-ын 101 таатад гэр шатны дуудлага ирсэн. Дуудлага мэдээллийн дагав 2 дугаар салааны бие бүрэлдэхүүн 3 км замыг 5 минутанд туулж хүрэлцэн очиж галантрах
үйл ажиллагаа, хайгуул ажиллагааг зэрэг зохион байгуулж ажилласан. Галантрах үйл ажиллагаа маань маш түргэн сургах зохион байгуулагдсан. 5 антайгэр дотор хэсгээс гэрийн зүүн урд хэсгээс шаталгаа өгч ирсэн. За 5 хүүхэд бол гэрээсээ гарчихсан. 7 сартай хүүхэд маань болохоор нүцгэн ийм шалтанд иймэрхүү байдалтай байжсан. За хүүхдүүдийг бол дулаан машин цуулгаж, цагдаагийн байгууллагт хүлээлгэж өгч, мөн эцэг хийх дуудаж эцэгт нь хүлээлгэж өгсөн. Тэгээ галантрах үйл ажиллагаа нийт 35 минут явагдаж галыг бүр өнтрөөд болсон байна. Хэдий хүний бүрэлдэхүүнтэй очсон бэ? Тэгээ ерөнхийдөө одоо та бүхний ажил бол одоо дандаа хүнийг гал одоо ямар нэгэн аюулаас аврах байдаг. Тэгээд сүүлийн 1 сарын хугацаанд бас иймэрхүү байдлаар бага насны хүүхдүүдийг аврах тохиолдолд ер нь таны энд өргөдөгчнээ гарч байгаа бол. За 2020 оны 11 сард мөн яг энэ дуудлага мэдээлэл нийтийн барьцаа дуудлага ирж 31.8-аас аварч утаалтын хүмүүсээс гаргаж аварч хамгаалж байсан. За ерөнхийдөө бол одоо энэ ковидтэй холбогдуулаад бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гэрт нь үлдээх тийм ээ. Цаашлаад харгалзах том хөнгөө гэрт нь жойжүүлдэг иймэрхүү дуудлага мэдээлэлээс болж бага насны хүүхдээ амнаас хэрэгсдэг тохиолдол ерөнхийдөө гарч байгаа. Тэгэхээр энэ тал дээр урьдчилан сэргийлээд хүмүүстэй эцэгчүүд маань хүүхдтэй хараа хяналт тавиад хүүхдээ бас асар хамгаалагчтай үлдээмээр байна. Одоо нөгөө нөхцөл байдал дээр хамгийн түрүүлээд гал унтраахаа ингэ очдөг штеп. Тэгэхээр нөгөө яг одоо ямар нэгэн байдлаар аваарт өртцсөн одоо өчтөрийн жишээгээр гэхэд хүүхдүүд та бүхнийг ингээ хүлээгээд ээжсэн. Яг тэр үед одоо сэтгэл зүйн байдал нь энэ төр ямар хөө байдалтай байдаг юм бол эцэг их нь ирээд юу та бүхэнд юу гэж хэлсэн бэ? Эцэг эхчүүд мэдээж яриад барьсан талаас илэрхийлж байгаа. Иймэрхүү нөхцөл байдал үүслэгээд хажуу айлынхан хүмүүст эцэг их хуцнаа толбогдсон л доо. Тэгэхэд бол маш яаруу сандруу байдалтай ингээд наашаа яарад ирж байгаа. Тэгэхээр тэр мэдээж маш хурдан тайвшруулах хэрэгтэй тийм. За ийм санаа зовлтгүй өөр хүмүүс ч бол өрөмбтэй. Хэр бол ийм болсон та яар сандалгүй аваар ослох хийхгүй наашаа ирээрээ гэдэлсэн. Манай салаа нийт 7 оны бүрэлдэхүүнтэй очиж ажилласан баг. За тэгээд өргөцөг мен сайтын эрт тагцаас та бүхэндээ тодруулах мэдээллийг хүргэлээ.